Сайн бацхан өрхөмөд үзэгчтэй тань мэдхүү хэлээрэ үлээтэй Занга ТV-гийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний үйл хэрэг дэмжиж эрхэм үзэгч та бүхэн лайка, дахин дарж subscribe-а дахин дараад өгөөрэй гэж хүсэж байна. За энэ удаагийн дугаараар Монголын түүхийг бидэнд ярьж хөр судлаач бэлгүүн судлаач тод миний би сууж байна. За танд өглөөний мэнд хүргэе. Чамд бас өглөө. Тийм гэрэлтэй өдрийн мэнд. За чамч гэсэн бас гэрэлгээгээ өдрийн мэнд. За өмнөх дугаар дээр хоёулаа хуршаах. Би бол таныг нөгөө нэг та бас автаар сая суугаа намайг над бас түүх ярьж өгнө. Хуршаахыг нөгөө цэргүүд нь авраад тэгээ цэргүүд нь аврах гэж ирээд тэгээ хуршаах өгцсөн байна гэж би санаад болтгоо таны ярианаас. Тэгээ та өөрөө дараа нөгөө нэг буцаад залруулга орж санаж байгаа юм л да. Нөгөө өөрөөсөө болоод өгцсөн те. Үндсэндээ Монгол цэрэгт одоо Монгол цэргийг өөртөө уруулах гэж оролдоо. Тий, уруулах гэж оролдоод. Тэгээ тэр нь одоо яаж уруулах гэж оролдсон бол гэж сая бодоол. Нэг тийм ховс илб хэрэгэлсэн ч гэж ярьдаг. Бас хашиш өгсөн. Хашишинд нь одоо хашиш өгөөд мансууруулаад тэр нь донтуулаад тэгээд үгэндээ байлгах гэж оролдсон ч гэж тийм тайлбар байгаа. Ямар ч лсэн Монгол цэргийг өөртөө уруулах гэж оролдсон. Тэгээд одоо хангаан ихэр одоо энэ хангаан руу явцаа. Өөр хангаа бангаа авир гэсэн үг. Хангаан болгон авцаа усаа ачих. Болгон авцаа. Зөв. Тэнд ямар ч байсан ингэж өгч. За ер нь бол ингээд 200 жилийн турш оршин тогтносон алын ядагчдын явцсан бүлэглэлийг монголчуудын нүрээ дуусгаж байгаа гэдээ дуусгасан. Тий. Тэгээд дэлхийн дахныг 800 жил терроризмгүй бол байлгасан. Тий. Гэтэл ямар ч байсан одоо монголчуудын гадаадад хийж байгаа аян дайныг аваад үзэх юм бол өмнөд зүгт бол сүн улстай дайтаж байгаа. За энэ бол яхав тэгээд явж байгаа. Алс дорн зүгт одоо Багдадад ирсэн. Ирсэн бүслэж аваад за тэгээд одоо сүрийг үзүүлж хүчийг мандуулж байгаа баг. Тий. За ер нь дэлхийн түүхийг судлаад үзэхээр энэ Багдадын дайны талаар маш их материалууд, маш их судалгаа сурвалжууд байгаа даа. Тий. Тэгэхээр яг энэ одоо Багдадад яг одоо ямар үйл явдал болж байна? Энэ дайны үйл ажиллагаа юу яаж явагдаж байна? За ер нь 1257 оны намар Хүлээгүүгийн цэрэг Багдадыг зориход Мөнх хаан онон мөрний хөвөөнд хорногийн модтой хөндөд баг хуралдаа зарласан байна. Сүн улсын эсрэг их дайныг одоо шатлан үргэлжлүүлэх болно. Хаан эзэн Мөнх би өөрийн бээр явна. Өөрийн дүү хувлааг дагуулад явна. Тийм болохоор Монгол нутагта миний баг дүү ариг бүх төрийн хэргийг хамааран шийдэж үлдэх болно. За Мөнх хааны зарлиг ингэж гарч ирсэн. Баг хуралтай буюу одоо зүгээр алт уургийнхныгаа цуглуулад одоо энэ сүн ус руу явъя. Одоо өөрийн бээрэл явахаас гэд. За яа харахгүй одоо Мөнх хаан одоо цэргэлж сүн усыг одоо устд харуулсан байна. Харин энэ үед Багдад агуу халиф Хүлээгүүгийн арин биднүсийг бүсэлсэн. Одоо нэг ч хүнийг гаргахгүй, нэг ч хүнийг бас дотгош оруулахгүй байна. Одоо бид хоол хүнсээ базаасан ч гэсэн бид нар хэр удаа тисхээ мэдэхгүй байна. Монголчууд эргэн тойрон Тэнгэрийн от шиг олон шүнжэнгөө эргэн тойрон Монголын түүдэг асж байна. Бидний ертөнцөөс зааглагдсан холдсон байна. Одоо яах? Одоо цаашаа хэрхэх вүлээ? Би бодохноо Тэгэр мөрнөөр бид нар холбоо тогтоож Дамаскын султантай элч солилцуул их дээр болов гэж бодож байна. Тэгэр мөрөн дээр Монголын цэргүүд очсон байна. Одоо тэгэхээр яа гэсэн үг вэ? Тэгэр мөрнийг, Ефрат мөрөнийг, хоёр мөрнийг, Месопотамийн хөндийг
монголчууд бүрхсэн. Бид одоо хинтэж холбоо авч чадахгүй. Наадах чинь маш хэцүү зүйл байна. Цэргүүд яагаад байлдаагүй юм? Цэргүүд монголчуудтай шууд нүүр тулснаас илүү хотоо хамгаалъя гэд хот дотор орцгоосон. Уул нь шууд дайрсан бол Монголын цэрэг яах байсан чинь мэддэхгүй байна. Нэг бол бид шууд дайрж ялах байсан, нэг бол ямар цэрэг гүйлтэх байсан. Цэргийн тоог нэмж байгаа юу? Нэмж байгаа. Одоо тэгвэл санаа зовлтгүй. Аллах биднийг ивэлдэ багтаах болно. За, халиф бол нэг иймэрхүү шийдвэр ярьлаа л да. Одоо бид нар Хамаадан хот ингээ эзлэгдсэн. Луурууд бас эзлэгдчихэд байна. Одоо яах вэ? Багдадын Жафарууд хоорондоо ярилцж байна. Жафарууд буюу түшмдүүл гэсэн үг. Одоо Туркийн султааны түшмлүүдийг пашанар гэдэг байсан бол Арабын халиф болон Эднүсийн одоо түшмдүүдийг Жафарууд. Гэтэл одоо маш олон иргэд дөрвж Багдадын хан руу орж ирж байна. Энэ олон дөрвж ирсэн монголчуудаас сухтаж ирсэн энэ иргэдийг одоо яах вэ? Дотроо бид нар багшаалтаад байх уу? Байлдах уу? Тэгэр мөрөн яг юу болсон юм бэ? Яагаад одоо л бид нар тэгэр мөрнийг гаталж чадахгүй юм бэ? Тэгэр мөрөн дээр Монголын цэргүүд байна. Монголчууд олон заваар нааш цааш гаталж байна. Тэгэр Ефрат хоёр мөрөн хоёулаа монголчуудын завьт цэргийн мэдэлд орчоод байна. Тэгээд өшөө ямар муу мэдээ байна. Өөрсдөө нутгийн иргэдийг олцолчоод урдаа тууж байна л да. Хэрвээ монголчууд руу бид нар довтлох юм бол өөрсдийнхөө нутгийн иргэд авах гэдэг. За. Одоо тэгвэл ямар ч л байсан Багдадыг хамгаалах ёстой юм байна шүү. 1258 оны 1-р сарын сүүлийн 7 хоног буюу 1-р сарын 23-ны өдөр хүлээгүү Хэрмийн дэргэд тулж ирлээ. Хот дүрхсээр дүүрлээ. Багдад. Тэмээ хаанхүү хүлээгүү. Дундад эртний гайхамшигт үлгэрийн хот гэлөө. Дотор нь орж танилцах өдөр ирэх байлгүй. Тэгнэ. Одоо зөндөө олон нутгийн иргэд айж дөрвсөн байна. Тийм ээ. Багдад. За. Надад энэ нэр их дотн санагдаж байна. Хотын дотор христүүдтэй нууцаар холбоо тогтоо. Тэднүсийг холбоотон болгоё. Энэ бол маш том нүсэр хот. Харин бидний туршуулууд өшөө нэм Багдадын улс төр шашин угсаатны ялгарлыг ашиглая. Халифын засагт дургуутж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэднэртэй холбоо тогтоо. Ямар нэгэн зүйл болох юм бол тэд нар хотын хаалга хэрмийг онгойлгож өгөхөд тус болох байх. Христийн шашинтнууд болон үндэсний цөөхийг ашиглана. Тийм болохоор Монголын хаанхүү хүлээгүүд бууж өгсөн бүх христчүүдэд өршөөл үзүүлнэ. Бүх христчүүдийг хүлээгүү хаан ивэлдэ багтаана гэж цуутараа. Түргэл ном сумныхаа үзүүрт үргэлжлүүлээд зурс бичээд харуулна уу? Хот дотор худалдаачин мөргөлчдийг оруулна уу?
Таанусын өөрсдөө чинь хийх ажил ямар ч л байсан эхлээд туршилтууд явуул. Ойлголоо хаах уу? За ингээд туршилтуудыг явуулж эхэлсэн. Багдад хот. Биднүсийг бүсэлчлээ. Одоо яах вэ? Хүлээгүй хаан хүү өөрөө биднүсийг өршөөнө гэжсэн шүү дээ. Бид нэр олон жил энэ исламчуудад дарлууллаа. Хүлээгүй хааны талд орчих юм бол амьд үлтгэл юм байна. За. Энэ үнэн болов? Үнэн байлгүй яах вэ? Олон жилийн буруу намтнуудад бид нар дарлууллаа шүү дээ. Халиф бусад шашинтнуудаас хичнээх татвараар дарамтлж ирснийг мэдэж гинүү. Бусад үндэсний худалдаачдыг яаж татвараар шулж ирснийг та нар ирэх биш мартаа юу? Бидний ганц аврыг гэж байгаа нь хэрмийн цаана ирчээд байна. Одоо яах вэ? Тэгвэл хүлээгүй хан хөрөө илчээ уулъя. Таны талд байгаа шүү. Тантай хамтран шүү гэсэн байдлаар. За тэгвэл билнэ үү? Ямар ч лсэн тэгвэл цөмөрөө католикийн Махикаг очиж уулзъя. Католик Махиках боёо Багдадын христийн шашны тэргүүн. Гэгээн эцэг минь. Паплан биднээс хол байгаа боловч олон жил бид нар Багдадад 3 шашны төвийн нэгийг төлөөлөн байж байгаа билээ. Чингис хааны ач хүү хүлээгүй. Хэрмийн гадаа ирчээд биднүсийг ивэл давж ам өршөөнө гэж хэлж байна. Бид нар түүний талд орсон зүв. Зүв. Хэрвээ Багдад хот руу дайрхал юм бол бид нар дотроос нь туслая гэж хүлээгүйгийн цэрэгт очиж хэл хэрэгтэй байна. Сумаар харвж байгаад энэ тэнд харвж байгаа сумны үзүүрийг ингээ харахад зурс байна. Христчүүдээ Багдадын халифийн эсрэг тэмцвэл бүгднгийнх нь 8 насыг өршөөнө гэж хэлсэн. Ийм зурс байна. Ассасины туслах байсан нутгийн иргэн Али гэж хүн байсан юм байлээ. Миний сонсохноо. Ассасинуудын газарчилж өөрийн зааж өгснийхөө төлөө тэр 10 тулам дөрөн алт авч шагнуулсан хүлээгүй хаанаас хан хүүгээс. Одоо тэр хэмжээшгүй баян хүмүүсийн тоонд орцсон явж л байгаа юм байлээ. Үүнийг би хөдөлтөчдөө сонссон шүү. Тэгэхээр халифийн эсрэг цөмөрөө нэгдээ. Монголчуудын эсрэг. Тэгэхээр бүх христ шашинтнуудыг монголчууд дайраад ороод ирэх юм бол сүмдээ багтаа шүү. Бүх христийн сүмнүүд зөвхөн христ шашинтнуудаа өөрсдийнхөө сүмд оруулаад хаалгын төгчээд гаднаа залмаагаа тавьчих. Хүлээгүй хан хүүгийн зэрэг яахчгүй бах. Харин бусдынх нь асуудлыг монголчууд нь шийдэх байлгүй. За тэгвэл хариу явал. 1258 оны 1-р сарын 29. Багдад хотыг бүслээд 1258 оны 2-р сарын 11 хүртэл бүслэх буюу Багдадыг хүлээгүй 40 хоног бүсэлсэн байна. Энэ хооронд маш их мэдээлэл цуглуулсан байна. Хүлээгүй эзэнтэй. Танд дагаар орё гэж бүх христчид Багдадын бүх христчид тэгж хэлсэн байна. Ховрачууд яасан? Ховрачууд исламчуудын талд орох юм шиг байна. Ховро монголоор ховро гин. Орсоор еврей гин. Англиар жууд гин. Еврейчүүд нь болохоор зэрэг Монголын талыг бол дэмжээгүй юм бол та. За. Ховрачууд тэгвэл өөрсдийнхөө горыг амсгал юм байлгүй. Одоо энэ дээр Багдад чи исламын шиит урсгалтай. Шиит, сүнит маш олон урсгал байгаа. Мэдээч нөгөө нэг юунд байгаа юм чинь их голцоо дандаа исламынхан дамгаалж байгаа учраас нөгөө хитэ жоохон дарлна. Хатуудсан тийм. Муусан гэл хэлэх байх та. Ма буруу натнаа доо. Гэтэ ер нь исламын зарим одоо шиит урсгал чинь бас их хатуу штэ. Өөр шашны урсгалтай хүмүүс байх юм бол бас тэдрийг бас алж чадах ч бас налцах нь байсан уу юуха. Дотроо бас тийм юм зөрчилтэй байсан байх тий. Багдадын халиф. За биз. Нэг арга сэдий.
хүлээгүүр илж явал 40 хоног бид нар бүслэгдлээ. Тигр Ефрат мөрний усыг хааж далан барьсан. Багдад одоо ингээд усаар гачигдсан. Бид усаар гачигдвал бүх усан ориглоор халуусны газар ч ажиллахгүй. Тэгэхээр түүн рүү илч явуулъя. Миний Жафаруудын нэг, төшмөдүүдийн нэг нь явна. Түүнд оч. Тэгээд миний хийснийг хэл. Ойлголоо. Хүлээгүй эзний асар. Эзэнтэй. Багдадын төшмөл хурж ирлээ. Халифийн үгийг танд уламжлалыг гинэ. Харуул. Манай халиф намайг явууллаа. Наашаарт. Тэгээд танаа халиф чинь чамд яг юу хэлүүлв? Албан ёсоор дагаар орё. Ариун их алба говчуур төлөе. Хүссэн алба говчуурыг чинь хүсснээр чинь нугалж өгнө. Баасан гаригийн мөргөлдөө их хаан Монголын хааны нэрийг үргэлж дуудах болно. Бас таны нэрийг дуудах болно. Харин Монголын харьяат болохоо албан ёсоор хүлээн зөвшөөрч байна гэж халиф намайг явууллаа. Тийм үү? Би надад наадаг чи хангалтгүй байна. Надад хангалтгүй. Хүлээгүй нэг л Багдад элчийг тоохгүй байлаа. Тоож хүлээж авч үзэхгүй л. Нус аюулаа нөгөө нас залуу малуугаа баг хэлүүлсэнтэй ч юм. Тий. Яас илчмэлчээ алуулсан байгаа шүү дээ. Тий. Зүгээр л нэг хэсэг хугацаанд аргалж ийн гэж бодож байгаа юм байна. Энэ элчийг төр зур гаргаад байлгачээ. Тогсоо. Энэ над хангалтгүй байна. Одоо яах вэ? Тогс хатан. Хүлээгүүгийн хатан буюу дохус хатан. Дохус гэж түргээр бичнэ. Тэгээд тогс гэж монголоор бичнэ. Тогс хатан. Нийгэмд энэ хүртэл яваад ирсэн юм чинь. Чи цаашдаа хэрэхээ өөрөө шийд. Ир нөхөр минь. Ямар ч л байсан тэгтээ энэ цаг мөчөд хууртаад өнгөрсөн цаг үеэ умартахаваас чиний цаашдын шийдвэр буруутах босоо. Өнгөрсөн цаг мөчөд байн хэн Исмаилитуудад мөнгө төлж илаа. Хэн хашашинуудыг ивент итгэж мөнгө явуулдаг байлаа. Хэн бидний элчийг тоодгүй байлаа. Хэн чамд доромж өгтөө дээрлэхүү захаа явууллаа. Хэн чиний үгийг үл хэрэгслээ. Чи өөрийн байр сууриас хандах бол өөр хэрэг. Харин их хааны дүүгийн байр сууриас хандах нэг өөр хэрэг. Их Монголын эзэнт гүрний хууль, журам, их засаг хуулиас хандах нэг өөр хэрэг. Ойлголоо. Ухаанд гэрэг юм. Ойлголоо. Би нэлчт нь юу гэж хэлэх вэ? Сайн бодъё. За одоо хүлээгүй ч бас их ухаантай их нэртэй шүү. Тогс хатан буюу одоо дохууц хатан бас их мундаг нэр хүндтэй мундаг хатан байгаа шүү. Багдад бууж өгсөн бууж өгөөгүй. Ялгаа алга. Багдадын хаанаас халифаас одоо маш их алба говчуур аваад Багдадыг үлдээсэн ямар ч ялгаа байхгүй.
Тэртээ дэргүү би Багдадыг бүсэлчихсэн. Багдадыг эзэлдэг юм бол Багдадын бүх баялаг минийх болно. Тийм болохоор халиф та чинь үүнээс цааш би хилцээр хийхгүй гэж илчт нийлээд явал. Ойлголоо. Хаанхүү. За. Санжар тушаалаг. Тигр мөрнийг маш сайн харж байгаарай гэж хэл. Байжуг баруун хойноос нь оруулаарай. Ойлголоо хаанхүү. Одоо 40 хоног бүсэллээ. Идэр сулдсан. Ядарсан. Зориг сэтгэлээр мохсон. Тэгэр мөрнөөс дайралтай хэл. Ойлголоо. Хаанхүүгийн тушаал. Дайр. Ийхүү Багдадын ханын эргэн тойрон бүх Монголын 450 мянга гаруй цэргүүд тэнгэр толтол уухаага дурсглаа. Багдадын хан дотор байгаа иргэд сонсоод айж чичрэв. 20 мянган цэрэг ихний элчд гаргаад Тигр мөрнийг ямар ч хамаагүй аргаар суллаадах. Тэхгүй бол болохгүй. Тигр мөрөн дээр хэдэн цэрэг байгаа нь мэддэхгүй байна. Бид нар Дамаскын султантай холбоотой байх ёстой байна. Тийм болохоор яаралтай Насиратдин руу мэдээ явуул. Ойлголоо. За ингээд 20 мянган цэрэг гарч ирлээ. Тигр мөрнийг хамгаалах гэж байгаа бол та. Санжар. Харин тийм байна. Биднүсийг дийлнэ гэж бодож шиг байна. Гэхдээ бас гинт гарч ялна гэж ботсонгүй шүү. Даач та. Миний ханаас. За ингээ монголчууд ирлээ. Лэр халифийн төлөө. За нөө 20 мянган цэрэг. Аллах акбар. Агуу Аллах Тэнгэрийн нэрийн өмнөөс. Ингээ Тигр мөрний хөвөн дээр хоёр тал. Ингээ байлдаад эхэлж байгаа. За энэ бол нэлээд байлдаанд бол одоо Багдадын 20 мянган цэрэг Санжарын цэргүүдийг тогтоогоод цааш нь ухраагаад эхэлсэн байна. Санжар эзэнтэй бид нар яах вэ? Зүгээрээ. Даачгүй. Биднүсийг ялж ийн гэж бодож л байгаа. Санаа зовтгүй. Тигр мөрний гатлуулна гэж бодсон юм бах та. Ямар ч лээс үгүй шүү. Баруун жигүүрийг алдаж болохгүй. Тигр мөрнийг ямар ч лээс алдаж болохгүй шүү. За ингээд монголчууд одоо байлдаад Тигр мөрөн дээр ингээд нөгөөдөл чинь тогтоогоод эхэлсэн. Тэгээд 20 мянган цэрэг нь өшөө цаашаа яг ингээд дайраад ирэнгут нь Санжар дааланг сэтэл яг даалангийн ихнийг нэг сэтэлж байгаа. Цаанаас нь монголчууд сэтэлж байгаа ш нэг юм буудагчаар буудаад тэнгуут Тигр мөрөн маш их үрийн усаар маш өндөр байш ийм өндөр даалангаар аваачаад усыг ингээ хаацсан байгаа юм чинь. Сэтэлхэр чин зэрэг маш их усаар Багдадын цэргүүд рүү урсчихж байгаа. Буцаад зүхтаад Багдадын цэргүүд зарим живхэн живээд тэгээд маш хурдан хот руугаа эргэж орсон байна. Яг тэгэл ингэж итл Багдадыг нөгөө нэг Тигр мөрөн чинь хан нь ингээд очиж тулаад тэгээд ингээд тойроод идэв. Тигр мөрөн орсож ирсэн. Одоо ус нь ингээд одоо Багдадыг тарж ирсэн. За өмнө зүгээс нь дайр. Монголчууд ямар ч зүйлсийг одоо зэвсэг болгож ашиглаж чаддаг гэдгээ энэ үед харуулсан. Тэгээд энэ Багдадын эргэн тойрон энэ өндөр ургацсан далдуу моднууд бараа ихтэй харагдаж ирсэн. Яг энэ далдуу моднуудыг монголчууд тайс сүхээр цавчаад ингээд очоод зараад шов хушуу та болгож ингэж ирэлсэн. Одоо энэ том моднуудыг штэ. Тэгээд шууд пуужин шиг ингэж ягаад хот руу харуулж гэлж байгаа. Модоор уу? Тийм модоор. Нөөний чулуун цайзыг чинь одоо энэ урдаа хушуутай дарандаа үзүрлэгчээр үзүүлсэн юм шиг мод ч очоод онох тоолондоо мод нь бяцарч чулууг нь бас гимтэх тийм дагавж гисэн. За ингээд одоо
балуу цэргүүд нь инженер цэргүүдийн тушаалаар хотыг тойруулаад гүнзгий шууд очиж Сэмэрхэн очоод ухаад эхэлсэн байна. За ингээд шууд ухаж байгаа улсуудыг харуулж магадгүйгээд маш тийм ширүүн маягийн тийм одоо галаар алсаас монголчууд бөмбөгдөж буудаж эхэлсэн байна. Тэгэхэр чин зэрэг яг тэнд шууд ухаж байгаа нөхдүүдийг харуулах гэхэр чин эсвэл намнах гэхэр эндээс маш их юу хийж байгаа болохоор Багдадууд ердөө хамгаалттай байсан. За арабууд бол тулдаанд бол гал чолооддаг зэвсэг бол хэрглэж исэн. Энэ үнэн харин дайр хэргэлдэг цэргүүдтэй хизээч нүүр тулж байгаагүй. Монголчууд бол дайр хэрглэж ирсэн. Харин бүр энэ удаа дараа өөрчлөөд огцом тесэлдэг болгосон. Эхлээд шидэн штэ. Гэт шидчихэд нэг бас нэг жаахан хэсэг хугацаанд гэл дэлбэрэн штэ. Энэ удаа тэгээгүй. Монголын инженерүүд энэ удаа бол огцом тесэлдэг болгосон. Яагаад гэвэл тийм хүчил төрөгчийн юуг нэгсгсэн үү? Ямар ч лсэн одоо шууд очоод альва биетийг ононгуудаа дэлбэрдэг болгочихж байгаа юм. За тэгээд ийм дарнуудаа янз бүрийн замаар нисгэж эхэлсэн. Багдадын хан руу. Зүгээр ханыг оноод дэлбрээл хот дотор ханыг давж ороод газар буунгуудаа дэлбрээл зүгээр нэг одоогоор ярих бол тийм гранатаар бөмбөгдөөд байгаа бололтой. Зүгээр ингээд шидэд идэг. Басаас шидгчээр гэдэг яг ингээд гэсэн. Багдадууд эцээ хүртэл тогтоо. Бид нар лөө тесэлдэг зэвсэг шидчихээн гэдэг ингээд Багдадууд одоо хүмүүс бүгдээрээ орилсон л доо. Тэгсэн чинь зарим инженер нүрээд хоолоо хоолоогоо ингээд багасгаад им жижиг модон хоолоо багасгаад ганц хүн дангаар ашигладаг. Нэг тийм юугаар харвдаг болгосон. Төмөр харвагч. Ийм сум хийж агаад модоор ингэж агаад огтох. Одоо нэг тийм хавчаахаа биш. Гэхдээ хавчаахаа маягийн нэг тиймэрхүү юм хийсэн. Тэгсэн чинь яг эндээ сум хийх ёстой байтал тэслэгч хийгээд ганц хүн ингээд бариултай бариад гүүж очиж байгаа чиглүүлж идэл очино. За яг энэ үед нөгөөдөл чинь шуудууга очоод ухаад эхэлж байгаа. Багдадыг тойроод. Шуудууг тойроод ухаад эхлэхэд тэгэр мөрөн төр шуудуур ингээд урсаад ороод гэж байгаа байхгүй. Одоо нэгсэндөө тэгэр мөрөнд зам гаргаж гэж гэсэн үг. Тэгэр мөрөнд зам гаргаж байгаа. Дахиад нөгөө садалангаас идэлхэл юм бол тэгэр мөрний урсгал Багдадын ханыг цогно. Тийм болохоор зэрэг ихний ханыг л сэтэлсэн шүү дээ. За яг ингээд ийм шуудуу болгоод. За тэгж байтал модон байруулалтаа тийм дугуун дээр байрлуулад одоо энэ хөдөлгөөнт болгосон. Гэхдээ энэ модон голоог тэр дороо солиод хол тусахын тулд төмөр голтой болгож ирсэн. Олон жилийн өмнө Европ руу дайнаар мордж байсан Европыг байлдан дагуулж айлгаж байсан Бат хааны одоо Унанбуу эсвэл Хорезмыг айлгаж байсан Чингис хааны одоо нэг энэ буу ч гэдэм үү энэ болгон шинжлэгдэж байгаа. Тэгэхээр би нэг юм хэлье. Монголчууд бууг бол ер нь хэрэгэлсэн шүү. Зохиосон шүү. Одоогийн бууг зохиогооч гэсэн тухайн үедээ тэр он цаг үедээ тохирсон бууг бол зохиогоод хэрэгжилж исэн. Дайр гэдэг имийг хятадаас мэдээд авцсан байгаа цагт одоо яах вэ? Бууг бол одоо тодорхой хэмжээний буу. Одоо нэг ийм нарийн гол төмөр шиг юм барайл явж байгаа гэсэн үг байхгүй юу? Чиглүүлэл ганц буудна хаяна. Тэгэл дараагийн очоод дахиад авдаг ч гэдэм юм уу. Одоо эсвэл нэг дараа кармаалтсан явж идэг юм уу, өвдөлцөн явж идэг юм уу? Чиглүүлэл буудаал дахиад буудагцны дараа урд нь хийж байгаа л дахиад чиглүүлээд буудах ч гэдэм юм уу. За ер нь бол монголчууд буу мэддэггүй байсан шүү дээ. 20 дугаар зуунд ёстой юу лээ? Хайрт Орос ах нь гам бараанаас чөлөөлөхийн за тийм юм байдгүй шүү. Монголчууд 13 дугаар зууны үед маш өвөрмөц төрлийн буу хэрэгжилж исэн. Тэр дарин нисдэг. Маш хол гэж харагдаг. За ингээд тэрнийгээ дараад нь яаж ийн? Гол төмрөө дугуун дээр тавьж байгаа чинь зэрэг нэг юм полимонт яваад байгаа мó, өхөр буу яваад байгаа мó. Жохон дөхөж очиж жагаад гал харуулцдаг. Ингээл хоошлно. За тэгж байтал өстой энэ маш одоо шулуух хэлэхэд энэ ширмний хилтерхий тэгээд дартай шаазан
Тэгээд төмөр бортог гэдэг имийг том хоолоогоор ингэж яагаад харваад ихсэн. Одоо нэг том хоолоо гэдэг чи одоо турбаа юм уу даа нэг тийм. Турбаа тийм юмар ингээд харуулж эхэлж ирсэн. За тэгэхээр энэ хамгийн гол нь дотлооны үед маш олон галт бөмбөгүүд, утаат бөмбөгүүд, тэслэгч бөмбөгүүд тэгээд бүгдээрээ Багдадын хан руу харваад тэгээд маш энгийн нэг тийм хялбар их буу, галт буужин хослуулад харваад эхэлсэн. Ерөөсөө зай завсралгүй харуулж эхэлсэн. За жинхэнэ их буу шиг. Гэтэ их хол зайд тесэрдэг буу байсан. За голын хүчээ нэгэн цэгт ингээд төвлөрүүлсэн. Тэгж жагаад маш олон буудагч нар чинь яг хаалга руу ингээд чиглүүлээд нэг хаалга руу бараг ер нь хэдэн зуун буучд буутах нь шүү дээ. Гаалал очоод Багдадын хаалгыг оноод. За ингээд одоо төвлөрүүлээд эхэлсэн. Холоос ингээд бөмбөгтөөд Багдадын орчин суугчид бүгдээрээ айгаад, өөмөд, сандралдаад бөө юм болсон. Харин холоос байлддаг зэвсэг нь олноор нь үзээгүй болохоор бүгдээрээ айсан. Энэ монголчуудын шин зэвсгийг анх удаага ингэж харж байгаа болохоор монгол инженерүүд Хэрмийн оролт тэгсэн чинь цэргүүд явуулаад бүгдээрээ одоо ингээд шуудуу ингээд ухаад ингээд очиж байгаа шүү дээ, тэ. Нөгөө шуудуу ухацсан байтал газар уучиж байгаа юм. Энэ хооронд ер нь бол нөгөөдөл нь дараагийн далангаа сэтгэлээгүй байгаа цагт ихний далангийн ус орж ирээд тойрсон байж л газар тэрнийг уучгаар чин зэрэг яах вэ? Хэрмний ёроол дэвтэж эхэлдэг байхгүй. Хэрмний ёроол дэвтэн. Яг тэр шуудуугаар нь гүйж очиод нөгөө балуу зэргүүдч очиод дарь болоод эхэлж байгаа. Дарь болж эхэлсэн. Бүгдээрээ очиод ингээд игнээд ингээд бүгд айгүй олон балуу зэргүүд хар юм өмөргөн хувцастай очиод дарь болж эхэлсэн. За энэ дарь булаад эхэлж байгааг бол за үнэхээр тэнд дарь булагчд гэдэг зогсоох ямар нэгэн арга хэрэглэгч ингэж завсралахгүй буудаад байгаа болохоор Багдадууд хариуд нь л нэг гал шидэгчээ шидээс хариуд нь л ингэж байгаа болохоос ш өөрсдөө бол зүгээр чин үннийг хэлэхэд өндөр чулуун цайз хэрмэн л өөрсдийнх нь цорын газар хайдлаг болчиход байгаа бол та. За ингээд тулааны талбараас одоо шууд яаж дарь булаад монголчууд одоо тэслэхийг нь хүлээжсэн. За одоо тэслэхэд бэлэн үү? Тийм дэлбэрэх бодис хэрэгэлдэг нэг тийм чадварлаг инженерүүд байсан л да. Хэрмийн оролд ингээд дарь болж дэлбэрэх бодис ингээд тавьчихсан. За ингээд байж итл. Тэсэл. Одоо ингээд Багдадын ирэмч нэгээд одоо нэг юм дамждаг одоо салют гэх үдээ. Тэрэн шиг дэлбэрээ гэсэн. Яг тэр суур хэсгэрээ. Одоо ингээд гүйдэгчид ингэж энэ дэлбэрээд ч гэдэм үү. Ингээд дэлбэрээд яцаа. Одоо тэр суур байгаа тэр хэрмийнх нь юу гэнэ. За ингээд дэлбэрээд ингээд өшөө болох хэрэг байгаа юу? Байхгүй. Энэ хангалттай болно. Тэгжэл л одоо хүлээгүү хаанхүү дааланг дийлбэл гэсэн тушаал гэсэн. Тэгэр мөрний дааланг дийлбэл маш том ийм хоолойтой юм буу шиг юм. Холоос. Тэгэр мөрний усгал өөрчлөлт ороод за ингээд шууд Багдадын ханыг очоод хар хичээ. Цохоо. За энэ одоо Багдадын одоо бараг ер нь хотоо хамгаалъя гэсэн цэргүүд нь яг гарч ирэх чиглэл айгаад буцаад цаашаага цухтаач хоноо одоо хот руугаа орсон. Маш хүчтэй урсгал ирээд Багдадын ханыг ус гэдэг чинь байгалийн хүч. Цөм цогч байгаа юм шиг. Ханнууд чулуу ус хоёр хоорондоо мөргөлдөж байгаа бололтой далайн шуурга маш хүчээр давлгаалan хадыг байдаг чадлаараа одоо цогч байгаа бололтой тийм чимээ гарч ирснээр ингээд Багдадын хан одоо яг нэг нөхдөд одоо ингээд хөвшиж эхэлж байгаа юм. За монголчууд ингэж аимшигтай тэгэр мөрний урсгалыг хэрэглэсэн.
Багдадуудын санаанд ерөөсөө буугаагүй. Ийм нарийн шин зэвсгэр байлдана гэдгийг. Үнэхээр Монголын тэр чинь хүний гарцгүй холоос буудаад эхэлж байгаа. Одоо их буу шиг юм аа. 1258 оны 2 дугаар сарын 5 монголчууд Багдадын хэрэм рүү дайрлаа. За ингээд дайраад гаднаас нь харваад ингэж идэл хэрэм нь өөрөө зүүн жигүүрээсээ эхлэн Багдадын ирэв. Маш их дуу чимээтэй нурсан. За нэгэнт ингээд нурсан хэрэм яах вэ? Онгорхоо заагаар хаан хөвлөхгүй. Хөх Монголын дайчта Багдадыг түүэ за ингээд тэр холоос морь цэргүүд уухай химээ тэнгэр толтол ойрлон хар хичээрээ тэр нурцсан байгаа хэрэмний зүг тавьж ирлээ. За ингээд шууд дотор нь орлоо таалцсан болгоно. Харваад жадлаад та нэрэ сэлэмдээд амар юм болж гисэн. За ингээд одоо бүгд ингээд Багдадыг одоо тонож дээрэмдээд ингээд эхэлсэн. Тийм болохоор зэрэг одоо Багдадын оршин суугчид чинь цаашаа ингээд дараагийн хан руугаа ороод зүхтаа хан гэдэг ингээд ийм юм болсон. Харин хүлээгөө бүх зэргүүдтэй Христ шашинтай хүмүүс рүү битгий ойрт. Тэднүүсийг хамгаал. Хотыг бид нар одоо нэгэнт одоо авж байгаа учраас гэмгүү хүмүүс өртөж магадгүй. Бүх христчүүдийг гарга. Эхлээд армян гүржийн зэргүүдийг оруул. Тэд нар Христ шашинтнуудаа таниа. гэж хэлсэн. Ингээд гүрж армяны зэргүүд эхэлж ороод хүлээгүү хаан хүү таанусыг зугт гэж эсвэл зугтахгүй бол сүм дотроо бай гэж ямар нэгэн байдлаар нуугд гэж гэх мэтээр ингээд хилээд ингээд явсан. Одоо яг ингээд хилээд ингээд яваад одоо яаж ин Багдадын ерөнхий байрлалыг эзлээд ороод эхэлж байгаа. За ингээд хүлээгүү шууд орж ирээд бүгдийг хараа. Бүгдийн ал хэнийгч битгий өршөө. Залуучууд, бүсгүйчүүд, бүгдийн ал хүүхэд хөгшчүүд хамаагүй бүгдийн ал битгий өршөө. Хэмээн хүлээгүү хаан орилсноор Монголын цэргүүд дотор нь орно. Багдад хайр найргүй дайм боллоо. За ингээд хүлээгүү одоо эзэлж одоо тэр чигээрээ ороод Монголын цэргүүд чинь ингээд ороод таарлцсан болгоно. Алж хядаад дотор нь байсан Багдадын цэргүүд өөдөөс нь одоо Монголын цэргүүдтэй тулсан. Яг ингээд тулаад ингээд байлтаад маш ширүүн байлцсан. Эх орноо хамгаалж байгаа гэсэн сэтгэл төрснөө яасан. За яг ингээд ширүүн байлдаан болоод энэ тулдаан үннийг хэлэхэд 7 өдөр үргэлжилсэний эцэст өвдгөр татсан цус Багдад хотод үермэт урсаж гэлээ. Таарлцсан болгоно монголчууд алж хядаж хайр найргүй сөнөөж байлаа. Хайр найргүй устгаж байлаа. Нэг гэрт ороод ирнэ. Гэр дотор байсан 10 хүн айгаад чичгэнж байлаа. Яг наана байж байгаарай. Би сэлмэ авчаа хүрээд гэж монгол цэрэг хэлсэн. Гараад мориндоос очоод сэлмэ аваад хүрээд ирэхэд яг хийсэн ёсоор нь номхон зогсож исэн. Айсандаа гэр дотор байсан 10 хэдэн хүн ганцхан монгол цэргийн өөдөөс ямар ч эсэргүүцэлгүй нээгээрээ завчулж алуулж ирсэн. Энэ бол аимшигтай халлан хэдлэг, аимшигтай том одоо геноцид баг юм болж эхэллээ. Таарлцсан болгоно монголчууд чинь таарлцсан болгоо цав чин нам нь айж зүхтсэн гудамжны золбон муур юу гэдгийг нохоо байж хахад шууд харвах жишээтэй ч юм уу зүгээр л харагдсан болгоно нүдэнд харагдсан болгоно алж 17 өдөр Багдадад цусан яргалал явууллаа. За үүнийг түүхэнд хүлээгүү цусан ши янгуу тоглосон гэж ярьдаг. Багдадын аимшигтай энэ аллах хядлаг дээцэгтэй өрүүлж Христийн сүм рүү
мусульман хүмүүсгүйгэл биднийг оруулаач ээ, биднийг хамгаалаач, бид нар байгаа халтаа өгье, биднийг зүгээр сүмдөө оруулаад төгсчихдэггүй гуйж ийн гэхэд бид нар оруулахгүйгээ цаадуулна хаагаад төгсчихсэн байна дотроос. Нөгөө христчүүд. За одоо яг гадаа намайг өршөөгөөч, би ямар ч буруугүй, намайг битгий алаач. Шууд цавчаал. Багдадад аимшигтай аллах хэдлэг явагдаж байлаа. Бүх христүүд болон бүх сүмийнхэн бол харин эд хөрөнгө одоо сүм дотроо дугтсан болохоор гайгүй үлдсэн. Хүлээгүй халифын нэг ордныг эзэлж авчаад католикийн махыг чинийг ав гэд өгчихсөн. Багдадын христ шашинтнууд нэгдээд яг энэ үед Багдад байсан христ шашинтнууд бид нар христүүд байна. Хүлээгүй хаанд бид нар бол үнж зүтгэнэ гэд бид нар хилцгээсэн. Тийм болохоор зэрэг бид нар танаа тал гэж хэлээд нөгөө Багдад дотор байсан лалын шашинтнууд даалгаад эхэлдэг байгаа. Монголын цэрэгтэй нийлж байгаад Багдадын лалын шашинтнуудыг алаад эхэлсэн байна. За юу вэ чи дотор байгаа нөхдүүд нь? За энэ юу гэсэн үг юм бэ? Ерөөсөө Багдадын одоо энэ агуу их христийн шашин бол лалын шашинтнаас аврагдлаа. Чөлөөлөгдлөө. Тийм болохоор зэрэг бид нар алж устгахт чинь хамтраа гэд хотоо дээрэмдэж эхэлсэн. Ингээд олон зууны турш хоримтлагдсан уур хилэн үдсэн ядалт бүр дэврээд олон мишэтүүдийг нөгөөдөлч нь очиж сүтгэж эхэлсэн байна. Сони шүү. Христийн шашны лам байсан хүн, пастор байсан хүн мишетийг очиж нурааж устгаж нөгөө мишетийн имамыг мишетийн сургаал айлцсан лам нарыг алсан. Христийн шашин ламаа алсан. Өөр шашных болохоос биш. Аимшигтай ч юм болж ирлээ. Иргэн тойрон битүү хүмүүс айж орилтонд зугдах. За тэгээд байж л гал түүмэр ерөөсө Багдадыг түүмэрдэж эхэлсэн. Хүний цус өвдөг давх нь олгүй боллоо. Тийм болохоор энэ хүний цусын юм дотор ингэж бүгдээр ингэж гүүгээд хөдөлж ятах нь ядаад зарим морин дээр морин ч гэсэн тэр одоо яг энэ хүний цусаар усаад байгаа байхгүй. Дотор нь орж одоо ингэ очоод галаад үгүй ингэж зүхтаж байгаа хүнийг морьтой хүн гүйцэн штэ. Очоод эсвэл гүйцэхгүй бол араас нь харуулж унгаагаал хайр найргуу өөлж байгаа хүүхдүүд тэгэл уйлаад ингэж байтал чинь хажууд нь очоод шууд цавчаа хайр найргуу зарим хүмүүсийг бити алаач гэж үтэл өндөр тэр одоо тий хэрмнээс түлхээд нөгөөдөл нь орилол газар очиж явах чинь тий хэрмнээр очиж байлдаал. За яг энэ Багдадын цэргүүд бол эцсийн хүртэл байлцсан боловч ард түмэн бол хайр найргуу хаалуулж чадварлаа. Үнэхээр христийн шашинтан ингэж нэгтэн гэж бодсонгүй. Аббасидын нутгийн турш одоо Аббасын нутаг ба хилийн чандад байсан христийн шашинтнууд яг энэ бүхнийг холоос харж ирсэн. За энэ одоо юу болох нь вэ? Дээрэмд он бол 17 хоног үргэлжиллээ. Санамсаргүй санаатайгаар хамаагүй хотыг галдан шатаалаа. Ингээд халифын угсааны буш бунхныг тонон дээрэмдхийг хүлээгүй христийн шашинтнуудад шууд өглөө. Ингэснээр 37 үе уламжилж ирсэн Аббасидын удмын угсааны гайхамшигтай сайхан хүндэтгэн баригдсан эртний хаадын буш буухан тонон дээрэмдүүллээ. Христчүүд хүлээгүй ингэж зөвшөөрсөн болохоор хайр найргуу тонон дээрэмдэж бүгдийг устгаж эхлэв. Яг л энэ бүхнийг Армяны түүхч Григори Аканикиний бичснээр Багдадын халиф Багдад гэдэг газар 500-ны турш бусдын хүчийг сорж байсан цус соргч шимэгч хуулц мэт байсан юм а. Одоо ингээд Тэнгэрийн гисгэлийг хүртгэнэндээ монголчууд Тэнгэрийн гисгэлийг авчирч өгсөн учраас бусдаас булааж авсан юм а. Ингээд бусдад өгж байгаа нь энэ юм а гэж бичсэн байна. Багдадын алан хэдлэг аимшигтай байлаа. Энд тэнд зодож байсан хүмүүс бүгдээрээ алуулв. Хайр найргуу Монголын цэргүүд бүгднийг таарлцнаа цавчиж харуулж намнаж байлаа. Хэнийг ч өршөөсөнгүй. Хэнийг ч хайрлсангүй.
бас мөн хэнийгч өрөвдсөнгүй. Багдад аимшигтай зовлон ингэж үцгэнэ. Багдад 515 жилийн Багдадын агуу их соёл байхгүй болов. Шахразадагийн ярддаг 1001 шөнийн үлгэрийн хотыг хаан хүүхлээгүй. Газрын хөрстөө тэгшилхэн энэ байлаа. Тэгэр мөрний урсгал бол тэр чигээрээ бас энэ хажуугаар нь урсаад өнгөрсөн монголчууд хотын хаалгыг тал бүрээс нь очиж одоо зарим нь эвдэн гарна. Яг ингэж байтал Тигр Ефрат хэмээх хоёр мөрнийг за бараг ер нь Тигр мөрнийг хүний цусаар үерлүүлж эхэллээ. Бороо ороод маш их олон хоног дараалсан Аадар борооны улмаас гол үерлдэг бол 17 хоногийн алан хядлагын үр дүнд Багдадын иргэдийг алж хядаж хүний цусаар үерлүүлсэн хүн бол хүлээгүй байлаа. 800,000 гаруй хүмүүсийг алж хядсан гэж түүхэнд бичигдлээ. Зарим тохиолдолд 2 сая иргэдийг нь бүгднийг нь алсан гэж хэтрүүлэн бичсэн ч байна уу, үнэн бичсэн байна уу? Энэ мэддэхгүй байна. Ямар ч байсан хүлээгүй яг энэ аллагын рекорд эвдээд байгаа бол л та аимшигтай аллах хядлагыг явуулж байлаа. 2 дугаар сарын 10 Багдадын халиф өөрийнхөө хүү сайдууд эрх мэдлэлтнүүдээ дагуулan гарч ирлээ. Нуугдсан газраас. Тэгээд эсэргүүцлээ би зогсооё. Багдадыг бити ингэж алаач. Бити ингэж. Чи дэндүү хоцорсон. Чи намайг хорсоонд байхад миний хэлснээр болохгүй. Зэргүүд Багдад руу ор. Нэмж 7 хоног тон бүгднийг ал. За. Энэ бол хүлээгүй би өгсөн. Тушаал байсан. За ийхүү хүчирхийлэл 7 хоногийн турш дахиад хүчирхийлэл аллаг хядлага явууллаа. Би танд бүх сан өмөргөө нээж өгье гэж Багдадын халиф хэлж. Чиний сан өмөрг хэр их вэ? Маш их. Таныг төсөөлөхийн аргагүй. Тийм үү? За. Харин би зэрэгтэй тушаалаад өгч гисэн. Би буцаахгүй. 7 хоног. Нэмж танаа Багдадыг байхгүй болгоно. Чи намайг хин гэж үнэлсэн юм бэ? Чи намайг хин гэж ботсон юм бэ? Чи намайг арай л тотоо бодчихдээ. Тустаас юм. Багдадын хэллэгийг үргэлжлүүл. Хүлээгүй. Одоо энийг болооч тий. Үгүй. Энэ хядлага. Өшөө дахиад 10 хоногор би сунгана. Би танаа Багдадыг газар өснөөс алчна гэж би шамд хэлсэн. Би танаа Багдадаас нэг ч хүн л дэхгүй. Хядлагыг үргэлжлүүл. Ойлголоо. Хаах уу. За ингээд нөгөө алдарт баян тансаг гайхамшигтай сайхнараа нөгөө дурсагдж явсан Багдад үлгэрийн номон дээр л үлдсэн баг та тий. За энэ талаар бас би гадаадын материалуудыг нэлээд нээж үзсэн. Тэгээд амраа нэвтрүүлгийн цаг дуусч байгаа учраас тэр талаар хоёлаа дараагийн дугаар дээр үргэлжлүүлээд. За тэгээ. Дараагийн дугаар дээр бас жоохон шүүмжлж магадгүй дугаар. За тийм. За ингээд ямар ч байсан их аимшигтай. Тэгтээ их сэтгэл сэртийлгэн мөртлөө бас их үгээр хэлхий аргагүй. Ийм түгээс бид нарт ярьжсэн судлаач бэлгүүндээ маш их баярлалаа. Эрхэм үзэгч та бүхэн бидний үйлрийг дэмжиж лайк, subscribe дарахаа битээ мартаарай. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаад дараагийн дугаараа илүү дэлгэрүүлэн үргэлжлүүлэн ярьцгаая. Ингээд баяртай.